сэдэв маань цөсний өтгөрл, нойр улчиргааны өрөвсөл, за хотоодны халуун өвчин үүссэн өвчин эмгэггүүдийн талаар зөнхөлж ярилцсан. Дээрээс нь цөсний туулга гэж одоо ямар эмчилгээ байдаг юм бэ? Цөсний туулга хийлгэснээр ямар үр дүн гардаг юм бэ? Цөсний туулгын талаар ер нь зөнхлөн ярилцсанаа гэдэг уламжлалаар авахын юмч Отгон Баатар эмчигээ урьсан байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, өдрийн мэндийг хүргэе. За тэгэд өнөөдрийн энэ ярилцах сэдвийн дагуу энэ манай монголчуудын дунд энэ цөсний өтгөрл өвчин, нойр улчиргааны өрөвсөл маш ихсэн байгаа шүү дээ. Одоо энэ залуучуудын дунд бол маш ихсэн байгаа. Энэ өвчин бас юунаас болоод идэм бэ? Ягаад монголчуудын дунд одоо шалтгаан зөнхлөд их байгаад байна вэ гэдэг талаар таны бодол. За тийм. Тэгэхээр энэ зөвхөн цөс гэхээсээ илүү ерөөсөө энэ хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл тийм. Тэр дундаа одоо энэ ходоод цөс, нойр улчиргааны өрөвсөл төвчлүүд, өтгөрлүүд энэ асуудлууд бол нэлээд байж болчихжээ. Одоо үзээд хүн үзэхэд бол ер нь заавал тэр статистик тоо баримт хараад авах юм шаардлага болсон байна шүү дээ тийм. Орж ирж байгаа хүний ер нь бол 5 үзүүлэхэд 3-аас 4 нь ер нь бол яг энэ талын асуудалтай ерөөсөө. Энэ нь ерөөсөө хамгийн нэгдүгürt ерөөсөө л буруу хооллолт тийм. Өөрийн бие организм тохирохгүй, өөрийн ажил үйлстэй тохирохгүй. Тэр улирал ах бай одоо тийм орчин буйдад тохирохгүй хоол хүнс хэрэгжилж байгаагаас л ерөнхийдөө үүсэлтэй шууд хамаарах тийм үүсэлтэй байгаа шүү дээ. Ерөөсөө цөс нойр улчиргааны өрөвсөлтэй эмгэгүүд бол ерөнхийдөө. Тэгээ энэ ингээ ярихаар нөгөө нэг хооллолтын тийм бас асуудал нэлээд яригдах болчиход байгаа тийм. Одоо яг монголчуудын нөгөө нэг хуучин эджүүлсэн тийм хоолны соёл, тэр дадал, зуршил энэ бүгд алдагдчихсан. Одоо энэ тэнцгөө ингээл гарахад л хэдэд хоолны газрууд, гарахад л солонгос хоолны газрууд тийм. Ингээ ороод төсгөө дандаа нөгөө шарсан хуурсан халуун ногоотой хоол хүнс. Энд чинь ерөөсөө явж тэр зүсний хөтгөрөл болоод нойр улчиргааны өрсөлд өөрчлөлтүүдэд шууд одоо хүрэж байгаа гэж одоо баг хэлэхэд бол хэсдэггүй тийм. Нэгдүгээр, хоёрдугаар тэгээд нөгөө нэг улирал ахуйдаа өөрийнхөө амьдрал ахуйдаа торгуулж хэдчихсэн хоолны соёл нь алдагдаад тэр махны хит хэрэглээ тийм их нэлээд дээгүүр орчихсон. Тэгээд энэ арх дарс одоо юу гэдэг нь тэр хэрэглээ бас нэлээд буруу тишээ бас явчихсан. Тэгээд залуу гэхгүй хүүхдүүд ерөнхийдөө энэ хоолнд энэ хүнснээс л ерөнхийдөө хөвчлэн болж л энэ асуудалд бол ороод байгаа. За одоо ер нь ингээд бас ингээд эмнэлгүүдээр ингээд яваад үзэхэд бас залуучуудад энэ өвчин маш их байгаад байна шүү дээ тийм. Зүсний өтгөрлийн нойр улчиргааны асуудал. Тэгэхээр энэ одоо яг юунаас болоод байна вэ? Залуучуудад ягаад зөнхлийн энэ өвчин тохиолдоод байна вэ гэдэг талаар. Тийм. Тэгэхээр ерөөсөө л нөгөө хооллолт. Хооллолтол ерөөдөө шууд хамааралтай. Залуу хүмүүс одоо яаж юм гэхээр дандаа нөгөө бэлэн гомын их иддэг болсон байна тийм. Дандаа өлөн явна. Өглөөний цайгаа ууж хөвшөөгүй тийм. Өглөө өлөн гараад хичээл сургууль ажилдаа явж ирээл өдөр нь нэг их хоол иддэг. Тэгээ хооллолтынх нь байлыг хараад бол дандаа л их хвчлэнтэй бэлэн бүтээгдэхүүн те бэлэн шар суурсан бэлэн бүтээгдэхүүнийг их хвчлэн хооллолсонтэй авч хэрглэж байгаа те. Тэгээ оройны хооллолт ямар хөө байгаа вэ? Орой нэлээ оройж шарчхал орой те өлсөн өлөө явж байгаа л оройн очоод ба хоол иддэг. Тэгээд унтдаг. Тэгээд унтж байгаа үед нөгөө хоол улсруулах эргэтэн тогтолцооны эмгэггүй яг тэр үед ингээд те нэг хоолны шингээлт явагдахгүйгээр ингээд шууд цусан доош нөлөөлөө шууд тэр шингээлтийн явцдаа те 2 дахь 3 дахь үе шатанда шууд нойр усханд очиж буцаж нөлөөлөл те ингээд одоо энэ өвчлүүд бол дамжираад яваа. Одоо энэ уламжлалтаа хаваад нэг юм ярьдаг шүү дээ. Одоо нэг хүүхэд бол одоо бадганы нас юм аа. Залуу өдр залуунаас шарын насаа, хөгшөд бол одоо хий насаа гэх. Одоо энэтэй холбогдуулаад аваад үзэхэд энэ шарын эмгэг зөнхлөө тохиолдоод байгаа энэ залуу наснд одоо юуг анхааруул одоо зүгээр вэ? Тийм. Тэгэхээр энэ улам сандгааханд бол одоо ерөнхийдөө хүний биеийн бүтэцтэй хүн төрөхтэй л мэдээж хэрэг өөрийн өөрмөс чанартай ондоо төрж байгаа. Гэхдээ насны онцлогоос хамаарат хүссэн хүсээгүй нэг хэд хэдэн тэр үе шатлуудыг гэх юм уу те давж идэг. Насны онцлогоос хамаарат тэр бол одоо би хүссэн хүсээгүй миний насны онцлог саваараа байгалийн тийм өгдөл гэх юм уу та байж идэг те. Одоо бага наснд бол тийм за нэг 14, 15, 16 хүртэл бол ерөнхийдөө бадхны өөрчлөлттэй хэм жоохон хөдөлгөөн удаан их унтдаг гэх юм уу те. Тэгээ тэрийгээ дагаад альва юмны тэр ер нь тэр бадхны те арчин тэгэнгүүтээ тэрнээс хойш ингээд идэр залуу улсууд яг одоо бид нар бол шарын одоо мөн чанартай болоод энийгээ дагаад нөгөө дагаад гарах биеийн өвчлөлүүд нь хүртэл одоо тус ондоо байдлаар өрнөс байдлаар одоо илэрч болохоор те
Тэгэхээр зэрэг түрүүнд өөрөнд нь хэлдгэр бол яг залуу тэр насны залуу улсууд ягаад ихэвчлэн тэр өрсөлд төвчлүүдээр их тий тэр цэсний асуудлууд нойролцох хурц өрсөлдүүд явагдаад их хүчтэй явагдаад энэ халуун талын тий өрсөлдүүд их явагдаад нэхэр энэ хоол унд гэхээсээ гадна мөн насны онцлог болно бас нэлээхэн тий цаанаасаа өөрийн биеийн өгдөл нь өөр ингээд дотор нь ингээд буслаад тий цус нь халуун одоо буцсан нас залуу цус шингэн гэж ярьж шít. Яг тэрнтэй адилхан ингээд нэм халуун суур ингээд мөн чанарын байгаа үед нь гаднаасаа тэр дандаа халуун хурц чанарын хоол хүнс идэ ундаа тий хэрэглээд тэр энэ хоёр халуун нийлээл ингээл халууны өвчлөлийн их үүсвэрүүдэнд тавигдаад тэрийгээд байгаа л тий нөгөө цус нойр булчирхай элэг хотоодны асуудлууд илүүтэй бусад насны онцлогуудаас илүүтэй гараад ирж байгаа тий. Тэгэхээр энэ насан дээр бол голцоо нөгөө нэг цөсний халууныг үүсгэдэг, цөсний өтгөрлөлийг үүсгээд байгаа, цөсний чулуу үүсгээд байгаа хоол ундыг илүү хэрэглээд байх юм бол одоо тэр бус наснуудаас илүү хурц өрөвсөл үүсгэж шүү дээ тий. Энэ насан дээр голцоо ер нь юуг анхааруул зүгээр одоо нөгөө шарын халууныг хөдлөж байгаа нас шүү дээ. Одоо цаанаас насныхаа онцлогоор нөгөө шарын халуун босоод ирлээ, ходоодны халуун, элэг цэсний халуун үүсдэг энэ нас. Голцоо хоол ундан дээр юуг анхааруул энэ насанд элэг цэсний халуун өвчин, цэсний өтгөрл үүсгээс сэргийлж чадах бол. Тий, насны онцлог байж болно. Нэгдүгээр, хоёрдугаар бас өөрийн нэг өвөрмөс чанар байна шүү дээ. Хэдий одоо нас шарын одоо мөн чанартай гэдэг чиг одоо яг өөрийнх нь мөн чанар ямар хөө вэ гэдгийг тий тодорхойлох тийм аргачлал байгаа. Тэгэхээр тэрнгээрээ тодорхойлцоод өөр тохирсон олонсол хэрэглэх хэрэгтэй. За нас болгонд ерөөсө хүн болгон бас адилхан залуугийн одоо шарл юм чинь тэр халууны эсрэг дандаа сэрүүн юм идэх хэрэгтэй юм байна. Инх хэрэгтэй мгээ шууд ойлгохоор бас болохгүй тий. Хүн болгон өөртөө тохирсон хоолнд тохирсон хоолносыг бол тий хэрэгтэй. Одоо уламжлалтын нэг байгальтай юм тэр шүү дээ тий. Хүн тохирсон хоол явдал мөрийн зөвлөгөө байж идэг. Хүн тохирсон эмчилгээний аргачлалууд байж идэг. Одоо цөсний өвчлөл гээл нойр булчирхай өрсөлд өвчлүүд гээл тий. За нойр булчирхай юм чинь иймийг, цөс юм чинь иймийг гэ шууд одоо нэг хоёрхан тангийн сонголтоор явдаггүй тий. Тэр хүн одоо яг ижил оншигаар тавьж байгаа боловч хүн одоо 3 хүн ороод ирлээ гэхэд 3 янзын тангийн хоршил тэр хүнд явагдаж идэг тийм. Яагаад гэвэл тэгээд тэр хүнд өгж байгаа хоолны зөвлөгөө эдийн хонд явдал мөрийн зөвлөгөөний хүртэл өөр байх жишээ нь. Яагаад гэхээр тэр орж иж байгаа хүн болгон чинь хүн болгон өөр өргөмс чанартай хүн болгоны тэр биеийн дотоод тийм онцлог нь ондоо учраас тэнд тохирсон тэр тийм хоолны хэрэглэж явах хэрэгтэй байна. Хүртэл зөвлөж идэг тийм. Тэрнээсээ болоод энэ өвчлөл юм хүртэл тийм. Ерөнхийдөө харахад нэг юм шиг боловч цаагаараа маш олон юм хавсарсан байдлаар илэрч байдаг. Маш олон байдлаар тийм явц ингээд тийм. Насны онцлог нь одоо нэг шарын мөн чанартай байсан ч гэсэн биеийн онцлог гэж бас байна шүү дээ. Цаанаасаа хий мөн чанартай хүн байна уу? Шарын мөн чанартай хүн байна уу? Гэдгээс хамаарат хүн болгонд адилгүй хооллолтууд хэрэгтэй гэсэн. За тэгэхээр нэг бусад орны онцлогоос хамаарат бусад оронтой харьцуулахад монголчуудын дунд бас нэг дийлэн хийх байгаад байх бас нэг тал ажиглагдаад байна шүү дээ. Одоо энэ цөсний өтгөрлийн асуудал, нойр булчирхайны өрөвсөлт өвчин бусад орнуудаас бас онцлог юугаар ялгаатай болоод энэ өвчин монголчуудын дунд ер нь давмгай байгаад байна гэдэг талаар. Тийм. Тэгэхээр бас юуны ярьсан өмнө хэлсэн тий хооллолтой их холбоотой. Энэ Монгол орны өөрийнх нь тэр байгаль цаг үеийн бас онцлог юм шууд нөлөөтэй үүсдэг тий. Маш их хуурай тийм ширүүн уурай цултай орн шүү дээ манайхын тий. Ер нь бол хурд онцны хэмжээ одоо бусад далайн орнуудаас ч гэх юм уу тий хамаагүй доогуур байж идэг. Тэгээ нэлээ хууршилт ихтэй ийм учраас нөгөө нэг тэр онцлогоо дагаад угаасаа тэр байгаль орчны тэр халуун уурайстай нөлөөллөөр халуун өвчин тий үүсэх эрсдэл нь одоо байж идэг. Тэгээ тэрийг уг нь бол хуучин бол монголчууд бол тэндээ тохируулаад хоол хүнс хүртэл сонгож хэрэглэдэг гэсэн тий. Зун ямар хоол идэх үү, намар ямар хоол идэх үү, өвөл яах уу, тий, хавар яах уу гэд. Гэтэл ондоо болохоор тийм нөгөө одоо үед тийм сонголтын хэлбэр байхгүй. Тэгээ жилийн 4 үйлрэлд одоо махаа идэж байна. Тэгээ тэр гадны хоолны соёлууд маш их нэвтрээд ороод ирсэн тий. Тэр монгол хүн тохирохгүй тийм мөн чанарын хоолнууд ороод ирсэн. Тэрийг бол нэлийн одоо дан ялангуяа юм залуу улсууд бол тийм хоол одоо тэр гадны соёлын хоолыг бол нэлийн хэрэглэж штт. Энэ болгоомж ерөнхийдөө сүүлийн үед энэ цөс нойр булчирхай тийм энэ элэг хотоодны өвчлүүд бол одоо шууд гайваж хүргээд тийм. Тэгэхээр энэ дээр бас нэг юм юу байгаа шүү дээ. Нэг монголчуудыг бусад орнууд ингээ хэлэхдээ бас нэг цөсөгтэй хэлдэг тийм. Тэгэхээр олон зуулны одоо турш ингээл манай монголчууд ингээл өвгдээцээс ахуулаад цөсөгтэй гэж хэлүүлсэн.
Тэгэхээр цаанаас нөгөө ходоодных нь шарын халуун их байдаг, элэгцснийх нь халуун их байдаг. Сүүлийн үед нөгөө тэрнтэйгээ зөгцсөн өмнө нь бол одоо нэг ёс заншилтайгаа хамаарат ингээд нэг тохирсон хоолунд идэд байсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо сүүлийн үед нэг замбраагүй хоолны хэрэглээ ихссэн. Нөгөө шар суурсан юм төргөө хоолоо иддэг энэ асуудал нэмэгдээд ирэнгүүт нөгөө гений асуудалтай давхар ингээд ийм үүсгээд байгаа нөгөө нэг өвчлүүдийн илэрсэн үйлдэл нэлээд нэмэгдээд гарч ирээд байгаа байхгүй. За тэгэхээр нэг ийм сүүлийн үед нэг ийм асуудал бас нэлээд яригадаад байгаа. Одоо бас фэйсбүүкээр ч гэсэн телевизийн нэвтрүүлгүүдээр ч гэсэн бас нэлээд яригадаад байгаа юм. Зүсний туулга гэдэг асуудал. Зүсний туулга эмчилгээ заавал хийлгээ гэл хүн болгоны одоо хийлэг гэл. Одоо таргалцсан байна. Та өөхөө шатаахын тулд эхлээд зүснийхээ туулгыг хийлэг гэл. Хүн болгонд ингэ зөвлөд нь шүү дээ. Энэ асуудлын талаар таны бодлыг ямар бодолтой? Тий, энэ хавтгаарсан цусны туулгын эмчилгээ ер нь улирал харгалзахгүй. Тэгэхээр цусны туулга яг тэр эмчилгээ одоо яг цусны туулга мөн үү биш үү гэдэг чинь бас тий онл болоо практикийн хувьд бол нэлээд асуудалтай зүйл байхгүй юу тий. Яг цусны туулга гэх юм бол яг цус гэж яриад байгаа боловч тий одоо улам стандарт хонор бол ингээ шар гэж зүйл байдаг тий. Яг цус гэдэг чинь өөрөө яг шарыг илэрхийлж байгаа биеийн хамаг тий халууныг илэрхийлэх боломжтой үгнийх нь тий нэг байгаа. Тэгээд тэр цусыг өөрөө ингэж туулгаж тий байна гэдэг маань зөвхөн цусны туулга биш, элгийг цэвэрлж байгаа тий. Элгийг маш сайн цэвэрлж өгч байгаа эмчилгээний аргачлалт уг нь туулга бол. Тэгээд элгийг цэвэрлж яах гэдэг маань цаагаараа цус цэвэршиж байна гэсэн үг тий. Цус цэвэршиж байна гэдэг чинь тэр цусаар одоо шимт хичээлээ авж байгаа бүхий л эд эрхтнүүд тий одоо цэвэршиж байна гэсэн ойлголтын цаана явж байгаа. Ер нь бол яг цусыг бол туулгаж байгаа. Улам стандарт ухааны энэ цусны туулга гэж яриад байгаа бол ерөнхийдөө биеийн бүрэн цэвэрлэгээ тий эмчилгээ гэсэн үг. Энэ бол өвчнөөс өрсөн сэргийлэх байдлаар хийж байгаа өвчний эдгэх тий байдлаар хийж гэдэг юм нэг аюу өргөн хүрээнд авч үздэг эмчилгээний нэг хууль байгаа бол да харьлах эмчилгээ гэдэг хуулбар. Гэтэл одоо сүүлийн үеүүд бол одоо энэ цусны туулгыг сайн байна гэж үзэл тий одоо хошуураал ингээл одоо баг ер нь бол онлайнаар баг зөвлөгөө өгвөл туулгадаг болсон юм шүү дээ. Энэ нь ер нь бол буруу юм байна тий. Тэр хүн яг одоо зөвхөн одоо тархалтын эсрэг одоо ганц залтаар навч үзэл тий. Одоо тархалаад байна цаа туулгач юм бол баг турах гээд байна гээл тий. Яг үнэхээр тэр туулга гэдгийг маань тий яг цусны туулга элэгний тэр цэвэрлэгээний асуудлууд гэж ойлгож авч үзээд өнөө зүгээр бүдүүн наригс ходоодыг угаах тий тэр зүгээр нэг одоо юм туулгын асуудал яригдаад байна гэж чинь хоёр ондоо асуудал болж таарад байгаа юм л да тий. Гэтэл тэр хүн маань яг үнэхээр туулгах шаардлагатай тэр тий заалт нь байна уугүй юу? За ингээд өвчний хувьд бол ингээд үнэхээр туулгах шаардлагатай юм байна. Элэгцсний асуудал байгаа юм байна. Ходоодны асуудал байгаа юм байна тий. Нойр булчиргааны одоо өрөвсөл ингээд явагдаж байгаа юм байна. Цөсний одоо өтгөрөл тий тунцчлт одоо явагдчихжээ гэдэг үзлээ гэхэд яг нөгөө хүн маань одоо туулахыг цаг нь мөн үү биш тий цагийн үед авч үздэг тий. За ингээд муу юм байна гэж үзэх юм тэгвэл энэ хүн маань яаж явж ер нь энэ туулахыг дийлхүү дийлэхгүй юу? Туулах биеийн тамиртай их уялдаж хийгддэг. Ер нь бол за ингээд туулах шаардлагатай гэхэд тамирыг одоо уламжлалын эмч нар их авч үздэг шүү дээ эмчилгээнд дэр. Туулга өөрөө их хүчтэй, маш хүчтэй гэж байхгүй. Ширүүн эмчилгээ учраас тий. Яг үнэхээр ингэж онлын дагуу тэр хүнийхээ тамир бусад зүйлсүүдийг уялдуулж ингэж эмчилгээ хийхгүй бол нөгөө тамир нь барагдаад туулах хийснээсээ илүү тий сүүлд ахис хавуу үүсгэх тий буцаа нөгөө өвчин гарах байсан нөгөө нэг элэг цус одоо бусад өвчлүүд бие тархах бүр улам даймжрах дутуудаад ирэх юм бол тий бүр нэг урхаг нь үлдээ дахиж хоёр дахь өвчлөл бий болгох эрсдлийг ч хүртэл ингээд араас дагуулж идэг учраас яг онлын төвшөнд авч үзээд хүнээ хурж үзэж оншилж тий тэрнээс бол одоо утасны санаас одоо юу гэдэг компьютерийн санаас хүн оншилно гэж юу нь бол байхгүй шүү дээ тий тэгэж хүндээ хурж үзэж оншил тэр судас хэлшээс одоо бусад онцлогооны аргачлалууд юу гэдэг тэр болгоноор үзэж байгаад энэ хүнд яг туулах хийж болох юм байна тэгвэл хизээ их үү тий хизээ их үү гэдэг хугацаагаа хүртэл ингэж тохирч нэлийн бэлтгэл ажил хийж туулгыг нэг мөр сайн хийдэг л дээ тий. Та бас түрүүнд ярьлаа шүү дээ нэг туулгын бэлтгэл ажил гэдэг. Туулгын бэлтгэл хийгээгүй бэлтгэл заавал хийх шаардлагатай хэсэг талаар ер нь одоо бас мэдэхгүй байгаа шүү дээ хүмүүс ч одоо ингээл туулах хийлгийгээ лимийн аваад чангийн авч уугаал туулахчдгэл гэж бодоод гэрээр очих гээд өөрсдөө заавал одоо бэлтгэл хийхээ шаардлага бас юу вэ? Туулгач нь дөрвөн бит хоёр ярьсан нэлийн ширээ эмчилгээ. Нөгөө ширээ эмчилгээ учраас яг туулахын явцад хий маш үүсчихдээ. Тэр туулгын гэдсэн доошоо ингээд
тууж штэ. Энэ дандаа нөгөө хийн солилцоогоор тий хийн үйлдүүдээр ингэж туулах имчилгээний үйл явц нь явагдчихдаг байхгүй. Тэгэхээр зэрэг тэрийгээд байгаа нөгөө хийн хямралууд маш их явагддаг учраас тий яг туулгаж байгаа үед хүртэл буруу гарах нөгөө туулган тий алдагдаад буруу гараад бие өвчин тархах тэр дороож тархах эрсдэлтэй тий. За ингээд тухайн үед ч гэсэн ямар нэгэн байдлаар ингээд амжилттай туулах имчилгээ хийчлээхэд дараа нь хий төрөөд нөгөө нэг аливаа өвчин чинь ингээд ганц туулгаад одоо юу гэдэг элексний өвчин байлаа гэхэд яг ингээд харахад бол аягаа юмар харахад бол за цөс ингээд тий жижигсэн байна хэмжээний хувьд бол ингэсэн байна өтгөн байсан засагдчихаж гэдэг юм. Энэ нь зүгээр наад хэлбэрийн асуудал яриж байгаа байхгүй тий. Зөвхөн тэр одоо хэлбэрийн асуудал яриж байгаа бол цаанаа юу болж байгаа нь бол маш их нарийн тий онлайн дагуу ярив. Тэгэхэд тэр цаана үүссэн тэр зүсний өтгөрөл гэдэг юунаас болоод тэгэхээр илэгтэйгээ бүр маш их холбоотой байж байгаа тий. Ходоодтой их холбоотой байж байгаа ч юм уу. Зөвхөн зүсэн дээр яриад ингээд за туулах болчихжээ гэж бас яригдаж болдоггүй. Тэгээд ирэхээр тэр нөгөө өвчин нь зүс сэдий ингээд туугдаад бүрийн хэмжээнд харсан ч гэсэн цаана илэгний ямар нэгэн халуун үүсчихүүгүй гээл тий. Тэгээд ингээд бэлтгэл дутуу хийсэн байх юм бол туулгын дараа ахиж хий үүсэнгүүт нөгөө жоохон байсан дутуу гарсан өвчнөд чи очиж хоосорсон халуун өвчнийг юм үүсгэнэ гэж өдөөгөөд тий сэтрээгээд нөгөө нэг үлдсэн жоохон өвчин нь бүр хүчин гэж давмгаалт гарч ирээд бүр биеэр тархаа сарнаа тий ахиж ингээд нэг хураах имчилгээ хийгээд шайг хүндрэлтэй болвол тий өмнө нэг газар ингээд байгаад исэн чинь бүр бид хамаг бүх бие тархаад ингээд ахаад өөр өвчлүүд бий болгоо тий ингээд ийм эрсдэлтэй учраас энэ туулга имчилгээний үед бэлтгэл ажил гэдгийг бол аль ч төвшөндөө заавал хийх хэрэгтэй. Тэр нь заавал хийхгүй бол одоо туулах хийх гэж байгаа хүн маань бас нөгөө нэг түрүүний ярьсан шүү дээ. Мөн чанарын хувьд, өвчлөлийн хувьд бас адилгүй янзын хүмүүс байна. Хийн хүн гэж байна, шарын хүн гэж байна, батганы хүн гэж бас байна. Энэ бол бас хийн хүн бэлтгэл хийхгүй туулах юм бол бас асуудал үүсгэж нөгөө хоосорсон халуун үүсгээд илэгцсний халуунаа бүр сарниагаад биеэр тархсаа одоо бие шаралдаг, нүд шаралдаг ийм асуудлуудыг үүсгэнэ гэж байгаа шүү дээ. Тийм байх. За бас нөгөө бадганы өвчлөлтэй хүн байх юм бол туулгын ус одоо халуун бүлээ яаж тохируулаагүй угаагаас болоод хаван үүснэ гэсэн ийм асуудлууд бол зөндөө байдаг. Энэ болгоныг мэдхгүй хүмүүс шууд туулга турхад сайн ингээл аваад уугаад асуудалтай байгаад байгаа тийм. Буруу л гэж шууд хэлэхэд те нэг асуудал гэдэг ингээ ярихаар чинь нэг тийм зөөлрүүлэх гэдэг байна. Зөөлрүүлэх гэдэг. Ер нь бол буруу. Энд чинь яагаад ч гэсэн буруу. Яг тухайн үед зүгээр эсвэл сүсний туулах гэхгүйгээр тиймэрхүү имчилгээгээ зүгээр гид сэвэрлэгч гэх юм уу гэдэг нэршлэр нь авч үзээд тусдаа одоо тэр хийдэг улсууд нь хийд юм уу те. Тэрнээс бол одоо яг сүсний туулгаа энэ яг энэ имчилгээний өөр аргачлалыг тэр нэг тураах тэр гидснээ те зүгээр одоо юу гэдэг тэр нэг эзний үлдэгдэл одоо тэр өтгөний үлдэгдэл хоол идэж тэжээл үлдэгдүүлэг одоо туу гаргах гэдэг чинь цэвэрлэл тэр өнгөрийн юмнуудын цэвэрлэл нэг угаал хийж байгаа тай адилхан имчилгээг бол туулахтай бас нэг ходод нэр дуран нарийн бүдүүн гиз дурандах имчилгээний үед бас нэг цэвэрлэгээ хийдэг нэг тэр үлж байгаа шүү дээ юм уу яг тэрнтэй адилхан гиз цэвэрлэх нэмнээс ч юм бол шал ондоо юм шүү шал ондоо туулгуул маш илүү авч үздэг имчилгээний маш том гэсэн үг шүү дээ аргачлал тийм онлын хувьд бол нэлээд тийм өргөөрөнд авч үзэж бэлтгэл ажил туулгын явцад хүнээ хянах асуудлууд туулгын дараа хүнээ хянах туулгын дараа ямар нэгэн байдлаар ингэж гэмт гаргасан тохиол тэрийг яаж буцаах вэ тийм маш олон гэмт гарч байна шүү дээ буруу талаас тийм туулга дутуудвал яах вэ илүүдүүл яах вэ яг туулах явцад илүү дутуу гарахгүй ч гэсэн яг туулах явцдаа буруудаа те химраал нөгөө туухаа болол гидсэн цартайгаал бас асуудал ингээл янз янзын асуудууд ер нь бол маш олон асуудлууд үүсч болдог. Ягаад тэгэхээр тэр чинь нөгөө энийн үйлдэлээр ингэж туулгаж байгаа тийм маш тийм. Яг тэр үедээ мэддэхгүй ч гэсэн алс холдтой ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ходоодны галын элчийг дарддаг юм асуудал үүсэж байна. Тийм учраас анханд хүнээ үнэлээл, явцад нь жүнлээл, дараа нь жүнлээд, дараагийнх нь тэр сүүлийг тасдаг буюу тэр хоёр дахь өвчлөл элдв янзын юм гарахаас өрсөн сэргийлжтэй сэргийлэх эмчилгээний тэр аргуудыг дахиж хийж өгдөг тийм. Эхэнд ч эмчилгээ хийж бэлдэх ёстой. Туулгын дараач эмчилгээ хийж тэр тийм ахиж тэр одоо өвчин эмгэгээс үүсгээс туулгаас шалтгаалсан тийм янз бүрийн асуудал тэр өвчин үүсгээс сэргийлэх хүртэл асуудлууд яригддаг шүү дээ. Нилээ өргөн заавч үзэж явах ёстой эмчилгээний нэг аргачлал болж та. За тэгэхээр туулга гэдэг эмчилгээ бол бас ер нь их нэлээд ширүүн эмчилгээ байна. Туулгыг одоо хавтгаарсан хүн болгонд
тохируулаад хүн болгон таарнаа гэж туулгаад байж болохгүй юм шүү дээ. За тэн дээр зарим яригдж байгаа асуудал нэг иймэрхүү юм яригдаад байгаа. За жирэмсэн хүн туулгаж болохгүй тий. За эсвэл хүн дарахыг өвчтэй хүмүүс туулгаж болохгүй гэх ерөнхий нэг хэдийн юм ярьчаад. За тэнд эрүүл хүн ч гэсэн байгаа. Эрүүл хүн дотор нөгөө хийм үн чанартай хүмүүс байж байгаа. Ямар ч туулгын юм өгсөн хүлээж авахгүй нөгөө туулга гардггүй чирэг хөвлөе гэж бас юм яриад байгаа шүү дээ тий. Ийм хүмүүс заавал бэлтгэл хий. Заавал бэлтгэл хийх ёстой гэдэг нэг юм байдаг. Иймийг юусоо ярихгүй бэлтгэл гэдэг юмыг ярихгүй ингээд нэг хавтгаарсан туулга зүгээр тууцнаа. Манай монголчуудын донд бас бий болчиход байна шүү дээ. Тэгээд туулгач нь өөрөө зөвхөн одоо өвчнөөс нь шалтгаалаад шууд туулахгүй шүү дээ. Уйлрал хөдлөлийг харгалзаад. Өвөл бол ер нь болж үл туулах хийхгүй тийм. Ер нь өвчний одоо шаардлага бүр одоо амин тулцсан юм биш бол тийм. Өвлийн уйлрал бол ер нь бол туулах хийхгүй. Ягаад гэвэл өвлөл чинь нөгөө хамаг нүкс өвүүд ингээд хамаг илчээ хурааж байгаа ингээд хоол хичээлийн одоо тийм бараг дутагдлалд орох гээд ингээд байж байгаа шүү дээ. Тэр чинь сая ичээд авахгүй дутагдлалд орох гээд тийм. Энэ үед нь аваач нөгөө хамаг илчээ ер нь туулгын хичээлүүдээ дотор биеийн халуун тэр зүйлүүдийг голчлон гаргадаг тийм. Тэр нэг халууны өвчин үүсгэх гээд байгаа үүсцэн байгааг л одоо цэвэрлэх гээд шүү дээ. Тийм учраас ингээд үйл одоо юу туулга болоо тийм. Бас тэр сэрүү эмчилгээг аль болох одоо хийхгүй байх хэрэг тийм. Тэгэхээр нэг юм хоёр асуудал бас байна л да тийм. Саяны ингээд өргөж ярьж байгаатай холбоотой. За туулга хийх гэж байгаа бол өөртөө туулгыг хийх гээд байгаа бол бас зорилгоо тодорхойлооч гэдэг нэг асуудал тийм. Та турахын тулд туулга хийгээд байвал энэ одоо биш ээ. Буруу асуудал байна. Тэгээ яах гэж туулга хийлгээд байгаа. Өөртөө бас нэг цагаа бас зөв тохирох хэрэгтэй байна. Би аль үйлрэлтэнд туулах вэ? Би надад зүсний асуудал байгаа мó байхгүй мó гэдэг асуудлаа бас ойлгох хэрэгтэй. Тэгээ дээрэс нөгөө туулгыг одоо надад таарах уу таарахгүй юу гэдэг асуудлаар нэлээд сайн. Тэгэхээр энэ бас нэг ийм туулга эмчилгээ гэдэг юмыг бас нэг талаар ингээд аваад гиз цэвэрлэх эмчилгээтэй бас нэг холиод хутгаад байгаа мó да тий. Зүсний туулга гэдэг гарчиг тавьчаал доороос нь уншаад үзэхээр тархныг одоо тураадаг, өөхийг хайлуулдаг гэдэг нэг юм нэг юм одоо яриад байдаг тийм. Эн чин цаанаа нэг хоол боловсруулах хэрэгтэнд чи хүн дээр нөлөөлж болно, өвчин эмгэг үүсгэж болно гэдэг асуудлыг юусоо ойлгохгүй. За тэгээ шууд шулуухан хэлэхэд бас нэг юм мөнгө төгрөг олох ч гэдэг юм уу иймэрхүү асуудал бол нэлээ болчиход байна шүү дээ. За тэгэхээр энэ туулга гэдэг эмчилгээг заавал хийлэхгүйгээр зүсний асуудлаас одоо салж болох боломж байдаг юм уу? Байдаг байх уу? Тийм. Энэ талаар бас тийм. Зөвлөгөө. Одоо чинь эмчилгээний арга зарчмууд бол сонголтууд бол маш их байна шүү дээ, тийм. Заавал туулах хийхгүйгээр бас тийм өөр бусад эм цус хөөх, цус шингэлэх, тийм. Тэр төрлийн ч гэсэн юмуд байна. Гэхдээ ерөнхийдөө яг сүсний өвчтөнд бол за ямар ч юм өглөөгээд ер нь эцсийн сонголт бас туулган дээрж тулдаг л да. Нэг тэр гмийг бүрэн сайрлах, туулган гэдэг чинь арилгах гэсэн үг, тийм. Арилгах гэдэг маань өвчнийг ерөөсөө биеэс нэг мөр зайлуулна. Нэг мөрлөө. Эхлээд нэлээд сүс шингэлээд ингээд тийм сүсний хүүтийн хаван одоо өрөвсөл явагдсан байгааг нь засаад ингээд за ингээд аятайхан боллоо гэх үед нь тийм за нэг зөөлөн туулгарч хамаагүй тийм. Яг тохирсон туулгын өгөөл тохирсон хэмжээгээр нь барайл яг ингээд. Бас тэгэхээр энэ чинь бас нэг үе шат байх юм шүү дээ. Шууд эхлээд туулга хийлгээд байх асуудал. Тийм хэзээд нэх үү гэдэг асуудал. Ямар үед нь яах вэ гэдэг уламжлалт хааханд нэг юм хурсан үед нь амьрлуулаа тийм. Босон цагт нь одоо харилцаа гэдэг юм бас байна. Тэгэхээр эмчилгээний нэг арга зарчим тактик гэж байна шүү дээ. Эмчилгээний нэг дистарал гэж байна тийм. Хэдийн үед нь туулах вэ гэдэг хүртэл ондоо тэгэхгүйгээр туулгал хүрээ дээр одоо ингээд туулах чи гэдэг ер нь тийм яг уламжлалт эмчнэр бол тийм юм ер нь ярьдаггүй тий. Яг та одоо туулах шаардлагатай туулах одоо болоогүй танд одоо туулганаас гадна өөр юм өгчөж за хоёулаа намрал туулгая тий. Тэр болтолтой одоо энэ хавар энэ цундаа ийм юм уужээ одоо ингэчгээд дараа нь туулах хийх бол болохгүй байна гэдэг хүртэл асуудлууд тий. Хугацааны үед ингэж асуудлууд хүртэл яригддаг учраас тий. Энд бол нэлээд анхааралтай. За тэгэхээр энэ ППМ-ийн зөвлөгөө гэдэг энэ эрүүл мэндийн зөвлөгөө нь уламжлалт ангаах ухаан бид хоёр хоёулаа л одоо уламжлалт ангаах ухааны хийж. Тэгэхээр нэг уламжлалт ангаах ухааны онлын үүднээс энэ туулга гэдэг эмчилгээг тайлбарлахад бол яг ийм байна тий. Одоо зэрэг ингээл туулга эмчилгээг нэг гиз цэвэрлэх эмчилгээтэй ч юм уу. Эсвэл одоо нэг өөр ямар нэгэн тураах эмчилгээнд ингээд хавчуулж хийдэг ийм асуудлыг одоо болох хэрэгтэй. Уламжлалт ангаах ухааны онлоор тайлбарлагдж байгаа энэ эмчилгээг уламжлалт ангаах ухааны эмчнэр нь л ингэж зөв зохистой ярья гэдэг үүднээс л одоо энэ эрүүл мэндийн нэвтрүүлгийг одоо хийгээд байгаа байхгүй юу. Тэр ч одоо нэг ийм л юм л яригдах хэвээр. Тэр энэ одоо хойжд одоо тэгээд нэг цаана одоо ямар хүндрэлийг гаргаж болт юм бэ тий. Одоо энэ туулгыг ингээд
хэмжээ хязгааргүй ингээ хавтгаарсан хийгээд байж болохгүй маа гэдэг л асуудлыг л ярих гэдэг шүү дээ. За тэгэхээр танд одоо энэ үйлдвэрлэл төр хэлэх одоо сүүлийн одоо анх хүмүүст анхааруулах тийм асуудал бас юу байна гэдэг. Тийм. Тэгээ ер нь бол одоо энэ зөвхөн туулгач биш те аливаа эмчилгээ үйлчилгээ чи өөрийн эрүүл мэндэд шууд хамааралтай асуудал дээр ямар нэгэн байдлаар одоо сүүлийн үед онлайн тэрийг зөвлөгөө аваад те янз янз асуудал маш их гарч штэ эмзэглэмээр те иймэрхүү юм дээр нэлээд тийм одоо иргэд өөрсдөө судалгаатай нотлохотой хандаж те яг мэддэг тэр мэрэгжлийн хүмүүс төр нь юу хандаж өөрийнхөө эрүүл мэндийг даатгаж байгаа ч тийм тэгэхгүй одоо ингээд зүгээр нэг хүн дээр очиод эрүүл мэндээрээ тоглоулаад тийм цаг хугацаа санхүүгээр хүртэл хохирол өвдөж шүү дээ тийм нэг талаас яг нэг өөрийнхөө гизийг тэрвэрлээ турыг гэдэг нэг асуудал бас байна нөгөө талаас эмчийн зөвлөж байгаа бас нэг харилцан нэг юм байгаад байна шүү дээ гэхдээ ийм байгаа ч гэсэн цаана хүний эрүүл мэнд гэдэг юм бас боддог учраас өөрийнхөө өөрсдөө жоохон бас боловсролтой байх хэрэгтэй байхгүй хүмүүс одоо ямар нэгэн байдлаар юу ч иржиж болно тэрэнд одоо ингэж хуурал автагдаад байх яг үнэхээр юм уу биш юм уу те өөртөө бас тэрэн дээр нэлээд нэхур хандаж те мэрэгжлийн улсуудад ер нь хандаж эрүүл мэндэ даатгах байгаа ч тэл гэж хэлмээр байна те за тэгээ энэ удаагийн дугаард хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа.